Авилгад автагдсан хаан тосыг өөрчлөх царийн ганц арга нь нэг охин эзэн хааны отон руу орох байсан бол яах вэ? Коо шүрээ бол их мэдлгүй язгууртны гэр бүлийн ухаалаг хөдөлмөрч охин. Түүний мөрөөдөл бол төрийн албан хаагч болох. Гэхдээ нэг том асуудал бий. Түүний усад эмэгтэй хүн төрийн их мэдлэлтэй албан тушаал хашна гэдэг толгойн доронгүй зүйл байв. Нэг өдөр түнд нэгэн аюултай ажлын санал ирдэг. Эзэн хааны түр хатан болж орчны дотроос эзэн хааныг өөрчлөх. Учир нь Ширюки эзэн хаанд ус орноо удирдах сонирхол огт байхгүй. Тэр хариуцлагаас зүхтэж улс төрийн асуудлыг үл тоож хаанд улсаа удирдахын оронд ихэнх цагаа эрчүүдтэй сэтгэнэн өнгөрөөдөг. Эхэндээ шүүрээ зөвхөн мөнгөний төлөө энэ ажлыг зөвшөөрнө. Гэхдээ эзэн хааны ордонд орсны дараа улс орон үнэхээр ямар их хэвдэвснэг ойлгож эхэлнэ. Шүүрээ үнэнч хамгаалагч Шисэрийн хамт эргэн тойрныхон хүмүүстэй тэмцэж эхлэх ба Рюкитэй илүү их цагийг өнгөрөөх тусам түүнийг цуухал гардаг шигэ хариуцлагагүй эзэн хаан биш байж магадгүй гэдгийг ойлгож эхэлнэ. Мөн тэдний хооронд үгээр хэлхийн аргагүй нэгэн мэдрэмж үүсэж магадгүй. Гэхдээ хайр дурлал шүүрээгийн жинхэнэ зорилго болох хаан тулсын анхны эмэгтэй төрийн албан хаагч болох мөрөөдлийг зогсоож чадахгүй шүү. Сай Юкино болон Юра Кайригийн зохиолоо сэдвэлсэн Сайнгаку Моногатари араас арав түр хатан хэсэг зөвхөн эхний хэдэн ангид л гардаг. Үүний дараа илүү шүрээгийн төрийн ажил, танилцсан найз нөхөд, одны улс төр зэрэг гардаг. Мөн энэ аниме дээр бараг бүх хүн хоорондоо ямар нэгэн байдлаар холбоотой. Тэгээд бүгдээрээ нууцтай алхаар бэлтгэлтэй агаарэ. Өдөр бүр нэг аним.